Миний амьдралын нэг 20 гаруй жил бол архины хамааралтай байсан. Тэгээд энэ архины хамааралтай байх он жилүүдэд аливаа асуудлыг архиар шийддэг тийм түгээмэл үзэгдэл байлаа. Тэгээд хамгийн гол нь би өнөөдөр одоо аливаа бэрхшээлийг архиар шийддэг тэр асуудлаас зайлсхийх арга зам байдаг гэдгийг бас хэлхийг хүслээ. Яг гэвэл архины асуудалтай байх үед бол ямар нэгэн стресс хүний амьдрал юм байна. Хүнд янз бүрийн одоо асуудал байдаг. Тэрийг архиар шийдэх тийм түгээмэл асуудлуудаас одоо залуу хүмүүсийг зайлсхийх, энэс гарах арга байдаг гэдэг энэ өөрийнхөө яг амьдралаар батлагдсан энэ туршлагаасаа хэлхийг эрхэм зорилгоо болголоо. Яг гэвэл тэр залуу наснда архи тарс хэрэгжилж явах үедээ бол ямар нэгэн асуудлыг одоо хамгийн түрүүнд архиар шийддэг байлаа. Уурлах, ууцаарлах, баярлах, гомдох энэ болгоныг архиар шийдэхээр асар их тийм кайфтай одоо их аз жаргалтай тийм юм шиг надад санагддаг байсан. Энэ бол миний амьдралд аюу их тийм хар толгой үлдээсэн. Яг гэвэл одоо би өөрийнхөө амьдралын тийм алтан сайхан мөчүүдийг архитай нөхцөж өнгөрүүлсэн тэр он цагуудыг би иргэд тусгаад надад бас тийм харамсалтай байдаг. Гэхдээ одоо архины асуудлаа шийдээд ингээд байж хахад бол энэ архины одоо архин домдох өвчнөөс амжирахын тулд өөртөө байгаа тийм бүх бололцоог дайчлаад 12 алхам энэ хөтөлбөрөөр ингээд явлаа. Эндээс юу ойлгосон гэхээр надад тохиолдож байгаа янз бүрийн бэрхшээлийг бол одоо өөртөөгөө ярилцах юм уу эсвэл бүлгийн нөхдөдтэйгээ ярилцах замаар ингээд шийдэхээр энэ гаргасан шийдвэр заавал зөв байдаг. Одоо ч гэсэн амьдралд бол мэдээж бэрхшээл, уурлах, уцаарлах, баярлах гүнхэн тохиолддог. Энэ үедээ бол бас бүлгийн нөхдөдтэйгээ ярилцаж бас цаг гаргаж уулзаад ингээд шийдээд явхад бол их сайхан байдаг. Ер нь бол архи ууж өнгөрүүлж исэн тэр он жилүүдэд энэ бүгдийг архил уучвал тэгээд энэ бүгд мартагдаал тэгэл маргааш нь одоо архин шартаад хөвчих хад бол дахиад нөгөөх нь бодогдоол дахиад архи уугаал энэ байдал ингээд үргэлжлээл яваад архин домтох тийм хөрсөөр явал өөртөө маш сайн тавьж исэн гэдэг нь бол харагдж байдаг. Тэгээд ер нь бол хүний амьдрал тохиолдож байгаа бэрхшээл бол янз янз л байгаа. Бэрхшээл гэхээр бол бэрхшээлийг бол бас яг ингээд үгээр нарийн тодорхойлоод хэлэх тийм аргагүй ойлголт юм байна л да. Тэгээд одоо би тэр үе бэрхшээлийг бол одоо автобусны мөнгөгүй ч юм уу одоо янз бүрийн ажил төрөл бүрдэхгүй гэр бүлийн маргаан хүмүүстэй үйл ойлголцох байдлыг бэрхшээл гэж ойлгодог байлаа. Тэгээд одоо яг энэ он жилүүдэд бэрхшээл гэхээр бол надад бол тийм бэрхшээлтэй юм бол байхгүй гэж би боддог. Яг гэвэл энэ хүнд бол боломж өргөж байд юм байна. Өнөөдөр хараагүй хүн тайлан тоглолтоо хийх гэж байж байна. Өнөөдөр гудамжинд одоо тэрэгэнц дээр суудсан хүн сонин зараад амьдралынхаа асуудлыг шийдээд, хоол ундынхаа асуудлыг шийдээд, ар гэрээ тэжээгээд явж байна. Тэгэхээр энэ бэрхшээл гэдэг яг ойлголтыг бол одоо бол над бэрхшээл байхгүй. Гэхдээ яг гэвэл бүх юм сайн сайхан байна гэсэн үг биш. Энэ бэрхшээл гэдэг ойлголтыг бол хүн өөрт надад л байна. Энэ бэрхшээлээс гарах арга замыг би өөрөө л бодож олно. Тэрнээс одоо өнөөдөр янз бүрийн бэрхшээлийг тоочоод ингээд байх юм бол хүний амьдрал бол мэдээж утга учираа алдна. Тэгэхээр энэ өнөөдөр би эрүүл сарвал оюун ухаан бүрэн бүтэн байна. Тэгэхээр энэ бэрхшээлийн өмнө одоо амьдралыг өөр өнцгөөс харж тэрийг архиар тайлах юм уу? Ямар нэгэн хүнд одоо надад ийм бэрхшээлтэй байна гэж явахын оронд би бол өөрөө энэ бэрхшээл гэж нэрлээд байгаа энэ юмнасаа энэ тулгуурлалтаас гарахын тулд боломжийг ашигладаг. Хүнд бол боломж өгүүлж байдаг юм байна. Хүн өөртөө хувь зээний эзэн байх ёстой. Өнөөдөр яагаад би энийг хэлээд байгаа гэхээр энэ мэдээж миний амьдралд ямар нэгэн хүн одоо миний өмнө тулгарсан асуудлыг шийдэхгүй. Тэгэхээр би энийг өөрөө шийднэ. Би өөрөө ямар амьдралын хэм хэмлээр ямар амьдралын дүр зургаар явахыг би өөрөө шийднэ. Тэр учраас энэ бэрхшээлийн өмнө нугар нь өвдөг сөхрөн гэдэг бол би миний хувьд бол бас утгагүй зүйл гэж боддог. Ер нь бол би шууд бэрхшээл гэж байхгүй гэж бодож байгаа. Тэгэхээр энэ олон нийгмийн амьдрал донд ингээд ажиллаад хараад явж байхад бол одоо энэ өөртөө тулгарсан асуудлыг янз бүрээр шийдэж байгаа хүмүүсийг хараад тийм бодол төрж байгаа.
өнөөдөр хүний орой ажилласаа тараад очиход хүний гэрт янз бүрийн асуудал байдаг. Энийг бас бэрхшээл гэж үзэж болохгүй гэдэг бол тухайн хүний хэрэг гэж би өөрийнхөө ойлголтоор ойлгодог. Гэтэ бэрхшээлээс гарах тэр арга зам бол боломж их хүн үргэлж байдаг. Тэр боломжийг хүн ашиглах хэрэгтэй гэж би ойлгодог. Та надад парти авч өгнө гэсэн чи яасан бэ? Авч өгнө заяа. За. Авч өгнө шүү дээ. Батам чи одоо нэг ажил төрөл болж хиймээр юм. Наад ихнэр хүүхдээ чи одоо хинт хижээх юм. Эр хүнд чинь бас нэг ихнэр хүүхдээ тижээх гэсэн үүрэг хариуцлага байдаг байх шүү. Ингээд гүлбигээл яваад байвал наа залуу нас чинь дуслаа. Юу бодож явд юм бэ чи юу? За минут ямар хэрэгэр юм? Ажилдаа өнгөрсөн заран дугаа явж байгаа юм аа. Одоо ажилд авахгүй. Оронтой гүйтсэн. За. Манай хоорондоо гүйцсэн байгаа. Сайн байна уу? Би заран дугаа явж байгаа. За ямар зориулаа? Ажилдаа өнгөрсөн байсан. Манайх хүний авчихсан шүү дээ. Одоо дахиад хүн авахгүй. Үгүй гомад ажлын дор байхгүй. Уучлаарай танах ажилдаа өнгөрсөн үү? Манай одоогор ажлын байргүй байна да. I heard that you're settled down, that you found a girl and you're married now. I heard that your dreams came true. Guess you gave me things I didn't give to you. Инээс нь өгч. Sometimes it hurts instead. Sometimes it lasts and loves, but sometimes it hurts instead. You know how the time flies. Only yesterday was the time of our lives. We were born and raised in a summer haze, bound by the surprise of our glory days. I hate to turn up out of the blue uninvited.
fight it, but I couldn't stay away. I couldn't fight it. I had hoped you'd see my face and that you'd be reminded that for me it isn't over. Never mind, I'll find someone like you. I wish nothing but the best for you too. Don't forget me, I beg. I remember you said sometimes it lasts in love, but sometimes it hurts instead. Nothing compares, no worries or cares, regrets and mistakes, their memories made. Who would have known how bittersweet this would taste? Never mind, I'll find someone like you. I wish nothing but the best for you. Don't forget me, I beg. I remember you said sometimes it lasts in love, but sometimes it hurts instead. Never mind, I'll find someone like you. I wish nothing but the best for you too. Don't forget me, I begged. I remember you said sometimes it lasts in love, but sometimes it hurts instead. Хата нэг мэдээ авчихгүй. Хан зурагт үздэг юм аа. Ханд зүгээр үү? Захтаа нэг мэдээ өгч. Та авах ч юм уу? Тэгээ чамд мөнгө хэрэгтэй байгаа зү. Гэхдээ та зурагт үздэггүй гэжтэй. Сая. Чиний мөнгөч нэг хүн аваад авчирч болно лээ. Дахиад их юм бол ойр байгаа том хүндээ заавал хэлээрэй заа юу. Тэр чинь манай агаа ахгүй юу? Дандаа тэгдэм үү? Гэхдээ манай агаа тийм ч муу хүн биш л те. Тийм үү. Танд мэдээ өрөнгөм чинь тааранд нь бохи авчихдах уу? Чи бас богц зардаг юм уу? Үгүй, манай найз зардыг. Та аав те. Тэгээ. Найз чи хаанаага? Тинчээ агаа. Таны барьж. Хөөе. Хаан бох. Оо хаан. Энэ нийт үү? 500. Маа. Хоёр тэгээд мөнгө хувааж авдаг. Үгүй. Манай найз богц зардаг, би сайн зардаг. Маа. Баярлалаа. Зөндөө бол нэг зараа заа юу. За. Би энэ охиныг өрөвдөж байсан да. Одоо өөрөөсөө ичиж. Охины харцсан. Ирч хүч. Зориг баяр жаргалаар дүүрэн байсан. Өөрийнхөө сониг зарлалгүйгээр найзынхаа бохийг зарчгаад сэтгэлээсээ баясаж байгаа. Бас өөртөө ирдэж байгаа. Хаанаас нь гардгийм гимээр тэр их итгэл
бас хүндлэл, төвчээр хүлцсэнгүй байдал, уучлал. Тэр охинд бүх зүйл байсан. Миний аль хэдийн мартсан, хайсан олон зүйлийг тэр охин надад ойлгуулсан.